За баярлалаа. За намайг Мөнхбаатар гэдэг Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимээс ирсэн дэд профессор. За квант физик гэдэг бол өөрөө угаасаа олон эрдэмтдийн энэ хамтын бүтээл байдаг. За энэ презентацийн нэг ч гэсэн бэлтгэхэд энэ дараах улсууд бүгд оролцсон. Мөн квант физикийг заадаг яг мэргэжилтэн багш нар байгаа. За миний илтгэлийн сэдэв бол квант механикийн үндсэн ойлголтууд гэсэн ийм сэдвээр илтгэх гэж байна. За квант гэдэг үг нь бол тун хэмжээ, тоо хэмжээ гэсэн утгатай ийм латин хэлнээс гаралтай үг. За квант физикийн шинжилгээ ухаан бол анх 1900 онд Макс Планк абсолют хар биеийн цацрагалт гэж юмыг тайлбарлах гэж орж ирэхдээ цаглан самбын орны энергийг бол квантаар буюу багцаар цацардаг гэсэн санааг оруулж ирсэн. За тэгээд энэ шинжилгээ ухаанд оруулсан хувь нэмрийнхээ хүрээнд бол 1918 онд бол Нобелийн шагнал авсан бол 1905 онд Эйнштейн яг энэ санааг авч хэрэгжүүлээд за фотоэлектрик эффект гэж байдаг. Тэр фотоэлектрик эффектийг бол тайлбарлаж ингээд цааш нь хөгжүүлсэн. За ингээд 1921 онд бол энэ судалгаагаар бол Нобелийн шагнал авсан байдаг. За квант гэдэг нь бол энэ хуучин сонгодог физик гэж нэрлэж байгаа. За классик физикээс бол ялгарх хамгийн чухал онцлог нь бол энерги бол ингээд дасралтгүй биш. Тодорхой багцаар одоо энэ шатаар явж байгаа юм шиг энерги ингэж өсдөг гэсэн ийм зөв тогтлыг бол оруулж ирж байгаа. За жишээлбэл ингээд өстрөгчийн атом байна. Цөмөд төрөд эргэж байгаа гэд ингэж үзэх юм бол тодорхой юм орбитуудаар эргэнэ. За тэгээд тэр тодорхой орбитууд нь дискрет юм тодорхой энергиуттай байна. За зөвлөх юм бол тэр цаатлын тэр шат шиг. За шатнууд ингээд хоолоор ингээд янз бүр байж болно гэсэн утгатай. За сонгодог буюу классик физикээс ялгарх энэ квант механикийн квант физикийн онцлогуд байна. За сонгодог энэ физикийн онолууд бол локал гэж нэрлэдэг. Локал гэдэг нь байр шимэл. За тэгээд детерминистик гэж нэрлэдэг. Ийм тодорхой байхыг шаарддаг ийм онолууд. Өөрөөр хэлбэл бөөм гэж юм байх юм бол бөөм тодорхой энд байж гин гэдэг ингээ харжуулдаг тийм ээ. За тэгээд бүх юм ийм тодорхой байхыг шаарддаг. Энерги нь импульс нь ч гэдэг юм бус бүх шин чанарыг тодорхой байхыг шаарддаг ийм онол. Харин квант физик нь бол эсэргээрээ тийм ээ. Non local гэж байна. Байрлал байхгүй. Тэр бөөмд бол ямар нэгэн байрлал гэсэн юм байхгүй. Тодорхой байрлал байхгүй. За non deterministic гэж байгаа. Бүх юмуд тодорхойгүй энерги, импульсүүд нь тодорхойгүй байдаг. За ийм онол. За сонгодог физик бол 16 дугаар зууны дундуур Ньютоноос үүсэлтэйгээр ингээд үсэж хөгжсөн гэж ингэж үздэг. За тэгээд 20 дугаар зууны ихээр бол квант физикийн үзэл санаа бол шинжилгээ ухаанд бол ингээд нэвтэн орж ирсэн. За ингэснээр бол сүүлийн 100 жил хүн төрлөختөн бол квант физикээр бүх техник технологи бол хөгжүүлж энэ онолыг ойлгож ингэж ирж байна. За энэ квант физик үзснээс болоод ингээд олон ертөнцийн онолж гэдэг юм уу матрикс эсвэл ингээд олон зөв тогтлууд ингээд судлах шаардлагатай болж ирсэн. Судалгааны чиглэл нь бол ингээд өргөжж эхэлж байгаа юм. За тэгэхээр сонгодог физикт бол жишээлбэл атом гэх юм бол цөмөд төрөөд ингээ электрон эргэж байгаа. Нэг ийм орбитоор эргэж байгаа гэж ингэж ойлгодог бол квант физикт бол энэ системийн төлөв байдал бол долгионы функц гэж юмар тодорхойлогддог. За долгионы функц өөрөө бол ерөөсөө ийм физик онооч утга байхгүй. Тэрнийх нь модулын квадрат бол тэр бөөмийн оршин байх магадлалыг нэгтэг заадаг гэж ингэж үздэг. Жишээлбэл квант физикээр бол бид нар атомыг дүрслэх юм бол тэр цаатлын план дээр байж байгаа зургаж цөмөд тойроод ингээ магадлалын үйл маркдаг. Энэ долгионы функцийн модулын квадрат бол тэр электрон оршин байх магадлалыг заадаг. Үйлээр төсөөлж болгож болно гэсэн. За тэгээд энэ квант физикийн үзэл санаатай холбоотойгоор бол шинжилгээ ухаанд бас нэлээд зөрчлүүд үүсчихсэн. Жишээлбэл
энэ квант физикийн магадлалын шин чанарыг магадлангүй байгаа энэ шин чанарыг үзээд Эйнштейн бол бурхан шоо хайдаггүй гэж ингэж хэлжсэн. Бурхан шоо хайж тоглодоггүй. Хариуд нь Нильс Бор бол бурханд юу хийхийг битгий заа гэж хэлжсэн. За ингэвэр бол юу хүлээн зөвшөөрж байгаа юм бэ гэхээр энэ бидний эгэл ертөнц бол ийм магадлангүй бүх юм ийм тодорхойгүй байна гэдгийг хэлж өгч байна гэсэн. Энийг хүлээн зөвшөөрж байна. Энэ хоёр ертөнц бол хоёр талд нь гарч маргадаг гэсэн. За квант механикт гарч ирдэг нэг чанар бол зэрэгчээ чанар. За англиар бол суперпозицийн чанар гэж байгаа. За жишээлбэл энэ хайрцаг, нэг битүү хайрцаг байна. Нэг бөмбөг байна. Энэ бөмбөг бол нэг бол энэ хайрцагны гадна байж болно. Гадна байж болно. За тэгээд эсвэл дотор байж болно. Классикаар бол энэ хоёрын аль нэг нь л байх боломжтой. Квант физик бол юу гэж байгаа юм бэ гэхээр энэ хоёрын суперпозиц буюу нийлбэр төлөвт байж болно. Бөмбөг доторч байж болно, гаднаж байж болно. Тэр хоёрын нийлбэр төлөв байдал гэж ийм өөрчилж. За энийг бол суперпозиц гэж ингэж нэрлэдэг. За нэгсэндээ энэ тодорхойгүй энэ байдлыг бол жишээлбэл Арадэ телегон бол ингээд энэ өрөөнд хаасаагүй байгаа шиг яг бөм хаана байныг бол хаасаагүй. Яг нэг бөм электроны тухай ярьж байхад электрон бол хаач явж болно гэсэн. За квант физикээс дараагийн нэг орж ирдэг гол ийм физик ойлголт бол энэ тодорхойгүй харьцаа, Гейзенбергийн тодорхойгүй харьцаа гэж нэрлэдэг. За хэдийгээр бөөм координат нь тодорхойгүй боловч ийм координатын тодорхойгүй буюу энэ хэмжүүр нь тийм ээ импульс гэж нэрлэдэг. За импульсийн тодорхойгүй үржүүр хоёр бол Планкийн тогтнолыг хуваах нь хоёроос бол их байдаг. Классик физикт бол энэ хоёр бол хоёулаа тодорхой байдаг. Нэгсэндээ энэ тодорхойгүй хэмжүүрүүд нь бүгд тэг байдаг гэсэн. Тийм ээ. Хаана байж байгааг зааж чадна, ямар хурдтай хөдөлж байгааг зааж чаддаг гэсэн. Квант механикт бол энэ хоёр бол тодорхойгүй. Гэхдээ тодорхойгүй үржиг нь бол Планкийн тогтнолоос их байна. За тэгээд бүх эгэл бөөмүүд бол нэгдүгээрт бол бөөмлөг болон долгиолог хоёрд нь шин чанартай. За нэг физикт бол particle wave duality гэж ингэж нэрлэдэг. За долгиолог шин чанар гэхэлэр бид нар бол мэднэ ингээд бүх долгион жишээлбэл гэрлийн долгион бол ингээд интерференц дифракц гэсэн юм физик эффектүүдийг үзүүлдэг. Анх бол энэ интерференц дифракцыг бид нар гэрэл дээр л ойлгож байсан. Гэрэл бол долгион гэдэг утгаар. Явандаа бол бүх эгэл бөөмсүүд бол долгиолог шинжтэй. Ахаад бас бөөмлөг шинжтэй гэдэг нь бол ингээ батлагдсан. За тухайлбал электроны байна. Электроны дифракцийг бол ажигласан байдаг. За квант онлоос гарч ирдэг дараагийн нэг чухал эффект бол квант түнэл эффект гэж ойлголт байна. За сонгодог буюу классик механикаар бол ингээд бөөм бол давж болшгүй их энергитэй саадыг бол давж чадахгүй ингээд буцаад ойдог. Квант механикт бол энэ үзэгдэл бол яах вэ гэхээр за тодорхой хэмжээтэй бол цаашгаа нэвтрээ гараад явчих юм магадaltaй байдаг. Энийг бол квант түнэл эффект гэдэг. Энэ бол сонгодог онол буюу классик онолоор бол тайлбарлагддаг. Өөрөөр хэлбэл хүн байлаа гэхэд ханыг нэвтлээ гараад явчих юм. Энэ шиг юм эффект гарч ирнэ гэсэн. За За квант механикаас гарч ирдэг хамгийн бас нэг сонирхолтой үзэгдэл бол хэмжилт гэсэн ойлголт. За тэгэхээр системийн энэ бөөмийн төлөв байдал бол энэ долгионы функц гэж юмар тодорхойлогддог. За жишээлбэл энэ хавтгай дээр байна. Энэ наадталт нь бол энэ магадлалын үйл нь байна. X, Y координат дээр за хамгийн их магадлал дээр хамгийн их өндөр орой зэг дээр байна гэсэн үг. За тэгэхээр хэмжилт хийнгүүт яах вэ гэхээр бөөм бол ингээд тодорхой байрлалд болчихдээ. Байрлалд болчдөг. Өөрөөр хэлбэл магадлалын үлэнтийн шавх нарийнхан дараагийн тэр панел дээр үзүүлсэн ийм зураг шиг болчдөг. Энэнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр квант механикт бол долгионы функцийн коллапс гэж нэрлэдэг. Энийг бол долгионы функц хумигдаад координат нь бол ингээд тодорхой болдог. За өөрөөр хэлбэл хэмжилт хийхлээр хэмжилт маань тэр бөөмийнхөө системд бол ингээд нөлөөлчдөг гэсэн.
Өөрөөр хэлбэл энэ долгионы функцийн коллапс гэдгийг бол бид нэр энэ савнгийн хөөс хагарахтай бол зөвлөж болно. За ингээд савнгийн хөөс байна. Энийг байна уу юу гэд тэмтрэх гээд үзэх юм бол хагаад байхгүй болж байна. Яг энэтэй адилхан. За ингэхээр бол бид нэр хэмжилт гэдэг мөн зүйлийн мөн чанарыг бол таних ийм шаардлагатай болдог. Квант физик хэмжилт гэж юу хэлээд байна. Тэгэхээр тухайн системийг бол тухайн төлөвт байх албадж байгаа нэг юм процесс болчиход байдаг. Тэгээд тэр процесс нь бол энэ Эйнштейн хэлдгээр шоо хийж байгаа юм шиг шийдэгдэв. За квант физикээс бас гарч ирдэг нэг чухал ойлголт бол антиматери буюу эсрэг бөм гэсэн ойлголт байдаг. За энэ бол классик физикт байдаг. За квант физикт бол энэ антибом жишээлбэл электроных бол позитрон гэсэн ийм бом байдаг. Энэ бол яг массаар ажиллах нь цэнэг нь эсрэгээрээ. За тэгээд энэ хоёр жишээлбэл уулзах юм бол захилгаан сарнзан толгой их энергитэй захилгаан сарнзан толгой ч юм уу. За ингээд өөр эсвэл бөөмс хос гэж байгаа. Тэгээд антиматер бөөм хоёрын хос ч юм уу үүсч ингэж болно гэсэн. За квантонлоос гарч ирдэг дараагийн нэг чухал юм бол энэ квант орооцолдоо эсвэл сүлэгдэлт гэж ингэж орчуулад байгаа. За англиар бол quantum entanglement гэж. За ингээд хоёр бөм байх юм бол энэ хоёр бол суперпозицийн зарчмаар ийм корреляцтай төлөвт орчих юм бол за нэгэн дээр нь хэмжилт явуулах юм бол эгшин зурд нөгөө бөмийн төлөв байдал өөрчлөгдчихдөг. За энэ хоёр бол алс хол зайд байгаа. Тэр хоёронд бол ийм мэдээлэл дамжих боломжгүй. За мэдээлэл бол гэрлийн хурдаар дамждаг гэдгийг бид нар мэдчих. За тэгэхээр энэ үзэгдэлтэй холбоотой бол ийм алсын зайн ийм корреляц байж болохгүй гэдгийг бохлохгүй гэж бол Эйнштейн бол үзээд за ингээд 1935 онд Эйнштейн, Подольский, Розенер бол ийм парадокс гаргаж дэвшүүлсэн. Гэвч 1980 онд бол ийм үнэхэр ийм алс хол зайд байдаг хоёр бөөмийн хооронд бол ийм корреляц тийм ээ байж болно гэдгийг бол туршлагаар Ален Аспект 1980 онд баталсан. За тэгэхээр нэгэн тийм алсын зай корреляцууд байдаг юм бол за энэ корреляцийг бол жишээлбэл мэдээллийг дамжуулах тийм ээ. За ингээд өчнөө олон юм өөр бусад салбаруудаар жишээлбэл ашиглаж болдог. За түүний нэг нь бол квант телепортац байна. За энэ квант телепортац нь бол ийм корреляцтай entanglement төлөвүүдийг ашиглаад энэ илгээгч хүн алс хол зайд байж байгаа энэ үнэлүү. За класс гаргаар мэдээлэл яагаад яг тэр мэдээлэл бол копидод ингээд копидох биш. Бүлээн болж байгаа. За энэ квант телепортац гэж ингэж нэрлэдэг. За мэдээж хамгийн чухал 20 дугаар зуунд гаргаж ирсэн чухал юм бол энэ квант компьютер гэж юм байна. За энэ классик компьютераас бол ялгарх онцлог нь бол нөгөө л энэ долгионы функцийн суперпозицийн зарчим дээр за тэгээд энэ квант корреляц entanglement дээр бол суурилж ингээ ажилтдаг ийм төхөөрөмж байгаа. За классик компьютер бол ингээд тооцоогддог бидний уламжлалт сампин яаж боддгоо яг л тэр аргаар энэ транзисторууд бол ингэж хийж байгаа юм байсан. За тэгвэл квант компьютер бол энэ бүх энэ боломжит төлөвүүдийн суперпозиц дээр ажилладаг учраас классик компьютераар бодох боломжгүй асар их урт хугацаа шаардах ийм бодлогыг бол хурдан бодож өгдөг. За ингээд квант тооцоололттой холбоотой дараах юмнууд байна. За жишээл Gabriel гэдэг энэ нэг бол тоон анхны тоон орж үр задлах алгоритм. За классик компьютерээс маш хурдан бодно. За мөн оновчлолыг хайдаг шорын алгоритм гэж байгаа. За ингээ материал судлал, хими урвалын симуляц, за түрүүнд хэлсэн квант криптограф, за мөн квант мэдээлэл дээр үйл хувилга теорем буюу non cloning теорем гэж байдаг. Мэдээллийг ерөөсө хуулж болтгоо. За энэтэй холбоотой бол
quantum cryptography гэсэн ийм чиглэлүүд бол үсч хөгжөөд ингээд явж байна. За ингээд quantum компьютерийг бол Google, IBM зэрэг энэ компаниуд бол хийчихсэн. За ингээд одоохондоо бол найдвартай ажиллагаа жоохон алдааны асуудалтай байна. За quantum физикийг сурах гэх юм бол цаашид гүнзгийрийн судлыг гэх юм бол математикийн бас өндөр аппаратууд хэрэгтэй. За шугамын хайрал, комплекс, тоо, магадлал, статистик, дифференциал тэгштгэл, за альгоритм онолууд. За тэгэхээр нэгэнт энэ квант механик биднэрт өдөр тутамд нэвлээд одоо бидний өдөр тутмын амьдралд бол ингээд нөлөөлөд эхэлсэн байна. За энэс үүдэлтэй мэргэжлийн чиглэлүүд үүссэн байна. Жишээлбэл цөмийн инженерчлэл, химийн инженерчлэл, квант хим, материалууд бол нано инженерчлэл гэдэг энэ бүхэн бол одоо өдөр тутмын амьдралд бол ингээд хэрэглэж байна. За мөн квант механикад үүсэлтэй квант орны онол, за квант гравитац, утасны онол гэх мэтлэн одоо шинжлэх ухааны шин салбарууд ингээд үүсээд ингээд шалгагдаад зарим туршлагаар баримтаар батлагдаад ингээд явж байна. За элдвэрлэлийн төгсгөлд алдарт Ричард Файнманы хэлсэн үгээр өндөрлөе. За хин ч амьдралыг бүрэн дүүрэн таньж мэдэхгүй. Хорвоо ертөнцийг судал шинжил. Хэрв чи тухайн зүйлсийн гүнд нэвтэрч чадвал бүх зүйлийг үнэхээр сонирхолтой болно гэсэн энэ алдарт үгээр өндөрлөе. Анхаарал тайсанд баахан баярлалаа.